Сайн байцгаана уу хүмүүст үзэгчдээ. Дарган тавтаа сайхан тусцааж байна уу? Энэ нэвтрүүлгийг бичиж байгаа энэ өдөр бол зуны тэргүүн сарын шинийн 8-ны билэг сайн өдөр. Энэ өдөр улс баярлаж, улс төлөглөж монголчууд байгаль их дэлхийг сүслэн уул аваагаан тагтдаг ийм өдрөө. Энэ өдрөс өдөр дурдаад байгаагийн учир маань үнэт сайхан эдлэл түүнийг бүтээсэн эрхэм хүмүүсийг дурдж ярихад бол бас лус баярлдаг гэдэг. Тэгэхээр бид Монгол уран дарахны тухай нэвтрүүлгийг эхлэхийн өмнө дэлхийн энэ уран дарахны өвөг төөхөөс нэг товчхон дурдаад ирэхүү. Гэхдээ гарцаагүй одоо монголчуудын төөхийг ярихын тулд дэлхийн төөхийг сөхөх хэрэгтэй болно. Дэлхийн төөхийг сөхөхийн тулд монголчуудын төөхийг ярих хэрэгтэй болно гэж нэг өрнөний том эрдэнэ чөлөөлсөн байдаг да, тийм ээ. Тэгэхээр та дэлхийн дахны уран дарахны энэ үүслэгж товчхон ярьж хагаад Монгол уран дарахны руугаа орно гэж ингэж хүсэж байна. Тэгэхээр хүн төрлөختөн бий болсон цагаас л энэ уран дарахны үйл эхэлж шүү. Одоо маш олон жишээгээр хэлэхэд одоо ховдын 3 санкрын тэнд тэр эртний хүмүүсийн уран дарахны газар байж нөхлөө юусгаад багжны хүртэл олдсон нь одоо зэрэг сумын музейд байж байдаг гэл ингээ ярихлаар л цаашаа хөвөндөө энэ сэдвээр ярилцахаар бид урлаг судлалын ухааны шинжилгээ ухааны доктор профессор академич Лүнтэнгийн Батчулуун байг урьж ирүүлээд байгаа юм аа. За ингээд хоёулаа явуулсан нэг амар мэндэ мэдэлцчихэд ажил төрөлдөө шуурх хайландаад амтраагаа сайхан зусч байна уу та? Сайхан зусч байна. Ингээ чинээгээ сайн бие амгалан эрдэм ухааны үйл дэлгэр сайхан байна уу? За тэгэхээр энэ үлзий өчрөл бүрдсэн сайхан өдөр Монгол дархны урлаг, Монгол дархчуудынхаа тухай, ер нь Монгол их орныхон тухай ярихад хавтай сайхан байна. Аргагүй юм дэлхий дахин алдарсан монголчуудын морин туурай хүрсэн газар болгонд Монголын соёлын нөлөөлөл байдаг. Тэр соёлын нөлөөллийн нэг том охон хэсэг нь Эрдэнэсийн дарах юм да. Одоо дарах хүний дүрш гэж байгаа юм. Дүрш гэдэг нь бол шүү дээ. Өнөөдөр дүршийг бол маш хүндэлдэг байхгүй дарч бол. Дарах хүний дүршин дээр эмэгтэй хүн сандаалж гарч болохгүй. Эмэгтэй хүн дарах хүний дүршээс дээш суух хэрэггүй. Тэгэнгүүт нь дарах хүнийг яагаад дүршээр нь ангилдаг бол дарчулыг тухайн үед одоо Монголд бол гавьяач гавьяа дуучин гэдэг ч юм уу тийм ээ төрийн шагалт гэж байгаа шүү дээ. Төрөнтэй адилхан дээрээс Монголын дарчулыг бол юу хаажсэн төвшөөр нь ангилж гүн дүш, ван дүш гэх юм өгчсэн. Гүн дүш гэдэг нь бол гүн хүний хэмжээтэй эрэхтэй. Ван дүш гэсэн бол хаан хүний хэмжээтэй болох гэдэг шүү дээ. Тэгэхээр өндөргөн зануудын дүш бол ван дүш байсан 4 жигтэй. Гүн дүш гэдэг нь 2 жигтэй дүш. Тэгээ тэрийн тусгай улсаас бэлдэж өгөөд дарчуулдаа өгдөг байсан байна. Гүн дүш дахих, ван дүш дахих. Одоо шилбэл би бодлоо би өөрөө бол манай дээд удан бол гүн дүш дүшдэг дарчуулсан. Тэгэхээр би гүн дүштэй ингээд сууж байгаад миний гүн дүшээс дэш одоо гүн хэрэгэнтэй хүн бол дүштэй зэрэгцээ суух хэрэгтэй. Түүнээс доош хэрэгний хүмүүс бол дүшнээс доош суух хэрэгтэй. Дархан хүн бол хомьёртой сууж байгаа. Дүш байрлалт дэш гарахгүй. Тэгвэл ван дүш хаан хүн бол мэдээж дэш гарна шүү дээ. Ван учир. Арай би ван дүш дүшчихсэн бол ван хүн хаан хүн төрийн хаан хүн миний дүшнээс дэш гарах суух хэрэггүй. Тэгж цаал хэрэгмүүд болгож өгдөг байсан. Монгол дарахны одоо тухай өвөг төөхний анхны мэдээг л ингээд үзэх юм бол та түрүү хүн гөрнө гэж хэллээ. Хүн гөрнөөс баг өмнө үед хамаарах тэр эргүүн хонгийн домог гэж нэг айхтар зохиол юм бэ. Тэрэн дотор одоо нэг хэсэг бүлэг иргэд одоо том агуйд харагдчихад хүн ам нь олон болоо тэр дарилгын эрэм 2 гарахта төмний шарын хойрогоор тулам хойрог хийгээд тэр төмөр туулыг одоо цаолж нөхөж гарваа гэдэг. За Монголын нууц орчинд бол мэдээж одоо өвгөн дарахын зарчуудаа одоо хэлэхгүй байх аргагүй байх. За ер нь Монгол дарахны урлагийн тэр үүсч бий болсныг ер нь энэ ертөнцид замбуулан твд хүн бол төрсөн хүн ард Монголын ард түмний гарал үүсэлтэй холбож ярьж таарна. Энэ бол гарцаа байхгүй. Ерөөсөө л амьдрал эхлэхдээ
дархны урлагийн тус дэм эд чидгүүгээр үсээгүйг харуулж байгаа тэр эргэн хүний домог байна. Энэ бол гэр бий болоогүй байх үед эртний тэр өрх гэртээ байж захтаа л үржиж олон болоод дархны толмон хөөрөг одоо бох дарах гэдэг одоо тэр ууланд дарах хийж байсан. Ер нь л дархчуудын ач уянаар тэндээс гараад тэгээд дэлхиж олон болсон. Тэр улсаа байгуулсан. Тэгэл төмөн түүх холбогдоод явчих. Тэгээ монголчууд биш дархчуулыг хүндэлдэг. Маш олон зуун жилийн өмнөөс хэрэглэдэг. Одоо жишээлбэл эргүү хонг гэдэг байдаг түүхэнд Монголын. Эргүү хонгийг гэдэг нь монголчууд тэр хойд хүнхээрүүдэд хөөгдөд эргүү хонгийг авцалт дарж богсон. Тэгээд газар хөдлөлт болоод 400 гаруй жилийн дотор эргүү хонг дотор байсан байхгүй юу? Тэгээ монголчууд тэрнээс гарахын тулд одоо урайхан их дархчул өдр те дархан хүмүүс тэр уулыг түнийлмэйг доо цоолж гарсан гэж ирдэг түүхэн домгонд. Тэгээд тэрийг домгийн чинь ямар очтой юм бэ гэвэл тэр уул бол уул нь төмөртэй уул болчихгүй юу? Тэгэхээр төмрийн одоо ингээд маш том хөөрг бэлдээд одоо бух хөөрг гэж ирдэг тухайд бичсэн байдаг. Бух хөөрг гэдэг нь одоо бараг нэг гэрээс ч том юм уу хэд хэдэн бух хөөрг бэлдэж байгаа. Тэгээд төмрийг хайлуулж иж тэр уулыг цоолж гарсан гэж. Тэгээ монголчууд тэрнээсээ гарч ирээд гоо марга тийм ээ бүртээ чон гэдэг чтэй бид ярьдаг шээ удам гэж. Бүртээ чон гэдэг овгийн толгойлогч байсан тийм горд морол гэдэг нь хатан байсан. Тэгээ гараад монголчууд алтаа таван богдох давуулна хөнхөрүүдийг хөөж энэ нутагта буцсан байдаг түүхдэг байхгүй юу. Энэ бол маш ихний төв 9-р зууны тухай төв. Энийний тухай би ч басаа тэр манай найз хэдэн найз нөхдөд нийлж байгаа би бол энэ тухай уран сайхны кино хүртэл хийжсэн. Өөрсдийнхөө хөрөнгөөр анхны хувийн уран сайхны кино хийжсэн. Тэгэхээр очлонгой та хоёрын Монгол дархны энэ гайхамшигт бүтээл дэлхийд эхний юм гэдэг тухайд эрдэмт хүлээн зөвшөөрдөг тухай ярилаа. Тэр чигээр одоо өнөөгийн Ираны ард түмэн бол Чингис хааныг мөнхийн их хаан гэж. Яагаад гэвэл Чингис хааны төрөлт улс гүрнээс тэр уралхын дархлахын их эрдэм ухааныг авсныхан ямагт өнөөдөр багтаж байдаг юм байна. Энэ үшиг дэлхийд дахинд Монголын үг төгөөр багтах зүйл олон байна. Зүгээр эндээс ингээд бодоод үзэхэд Монгол орн бол одоо 9 эрдний орн эрдэмтэй бүх чулуу бүрдсэн ийм баян тансаг орн. Түүгээрээ үеийн үе цагийн цагт бүтээж хийж ирсэн дархны бүтээлүүд нь бол одоо газрын хөлсөн доороос археологийн олдор бол төмөрийн олдож байна. Олдсон түүх бий оюун улнаас олдсон булчнаас ч гэнэ хаанаас ч гэнэ. Тэгэхээр археологийн олдвор Монгол дархны тэр гайхамшигтар ухааныг юуг нь илчилдэг вэ? Юу илтгэдэг вэ жишээ нь? Эртний ямар үеийн илтгэдэг вэ? эртний судлалын олдвор бол аливаа шинжлэх ухааны судлагдах ухааны түүх үүхийн суур юм. Тийм учраас Монгол дархны урлагийн тэр эртний олдворууд эртний Күнүн гүрэн Чингис хааны үе Бахадын үе ингээл Юанус ингээл наашаага төр тулсуудын хамаг нарийн нандин бүхнийг энэ археологийн олдвороор судалж болно л доо. Одоо жишээлбэл миний түрүүний ярьлаа үүсвэр урлагийн үүсвэр нь багаж юм аа. Эцсийн үрдэнд урлагийн хөгжлийн тэр том давалгаа, том өсрэлт, том хувьсэл хөгжлүүд дандаа багажин дээр турдаг. Тиймээс орчин үед багажийг судалж байна. Дэлхийд дахнаараа судалж байна. Компьютерийн эрүүн үед багажийг судалж байх үед багажийг яаж энэ эрт месийг чулуугаар ангил зохиж бүтээж биш. Энэ нь яаж хадны зурх бий болж байж. Тэрнийг сийлсэн сийлцүүд Монгол дархны урлагийн хамаг сутгуурын ур ухааны үндэс болж байж. Тэгтээ зэрэг мөн л Монгол дархны урлагийнхаа энэ хэмжээ хязгаарыг үүсгэж байвал ер нь дэлхийд дахинаар нь Монгол соёлын нэг том дэвсгэр тавьчихсан том тойрвол үүсгэх гэвэл тэрний бүх эд шид уран сайхны соёлын нууцс хамаг шигтгэе гэрлэгийг бүгдээр энэ дархны урлагтай холбоотой. Тийм учраас урлагийн бүх төрөл дотроос дархан хүн борох ухаантай гэдэг жишээ татсан байна. Гэхдээ тэн дотор байж байгаа зүйл нь явцын дунд энэ дархцаас явж байгаад монголчууд тогтсон нэг
түүхийг судлахад өчнөө дийлшгүй их түүх шастар бай. Тэрний ганц үлдээсэн бичигч үлдээсэн аман соёл гэж ард түмнийх далай. Тэгээд дээрээс нь ард түмний тэр оюун ухааны гайхамшиг ард түмэн хизээл ялаж, хизээл цэцгэлэн хөгжиж, хизээл мандаж дэлхийн олон түмэнд сайн сайхнаа үзүүлж бахархаж явсан тэр болгонд л дахны урлаг, мөнгөний урлаг, алтдах урлаг ороо явцсан байна. Монголын ард түмний соёл иргэншлийн түүхэн урт замд боловсрон хөгжиж, манай эрен үед уламжилсан уран сайхны сэтгэлгээний давтагдашгүй өвөрмөц их өв соёл, дархны урлаг, Монгол сэтгэлгээ, бэлэгдэл, өвгдийн ур ухааны үр юм. Монгол дархчлалын 4 үндсэн хийц бий. Үүнд Батнарв хэв цутгуурын, Даргангийн хөдөлгөөн туран сүлжимлийн, Ноён сэврэн хажтай мөнгөн урлал, Далай чойнхрын ган сэлбэрийн хэмээн нэрлэгдсэн энэ 4 булаа. Үүний зэрэгцээ Баруун Монголын төв халахын буюу хүрээ хийц гэж зарим судлаачид нэмдэг боловч эдгээр нь дээр дурдсан 4 хийцээс арга барил үндсэн хийцийн аль алинаас хэрэглэж зарим талаар баяжуулсан боловч бие даасан хийц болж тогтоогүйг судлаачид уран дархчул бүлээн зөвшөөрдөг юм. Тэгэхээр төдийгөөс өдийг хүртэл одоо он цагийг илээж Монголын дархны одоо яндашгүй их баян далайгаас ялгарн тавааж үлдсэн бидний сайн мэдэх одоо Далай Чанхарвангийн хийц ч юм уу, тийм ээ Мэргмангийн хошооны хийц ч юм уу, за ойрдын харчуудын хийц ч юм уу, да Наривдингийн хийцүүдийн тус бүрийн онцлогийг манай үзэгчдэд та нэг жишээ баримтаар тавайлгаад тодорхой жишээнээр нэг ангилаад ярих уу? Юунаас нэг хэлээд болох жишээ? Аль ч талаас нь ярьсан яах. Баруун Монгол баруун талаас эхлэхэд энэ манай баруун тал нутаг бол тэр чигтээ бас мөнгөн дээр шөр совд шигдсэн юм шиг дорн дахны хийцээс арай өөр. Энд хүүхдэр халиа мөнгөн урлаг гэдэг энэ мөнгийг харлуулах, хар цагаан туглах, сүрмаа энэ нарийн нандин холцтой холиод хийх нэг ийм арга хөгжсөн илүү хөгжт. Халиа мөнгөн урлаг, халиа мөнгөн эмээл огчсон, халиа мөнгөн урлал арга ангараад явж байгаа баядын найр хуранд орохгүй явж байгаа баяд өхөд бүгд гайхамшигтай харагддаг. Эрдэнэсийн санг хураагч Далайн хатан хаан явж байгаа юм шиг харагддаг. Ямар мундаг зөвлөл. Гэтэл тэр Даргангийн мөнгөн урлал гэхэд тэрнээс хаш ондоо. Дарганг хийц. Уужных нь ажлага угалз таяахөө. Унжлаг бэл сүйх таяахөө. Шүрэн мөнгөн хавчаар таяахөө. Сэвлэг шуудаг даруулах таяахөө хэмээн даргангчууд бахархан дуулдаг. Монгол улсны зүүн зах шар үрдийн баруун ингэрт 1961 онд шин чулуун зэвсгийн үеийн бүхэл бүтэн дархны газар нээн олсноос үзэхэд Дарганг нутгийн ардын унган урлаг тун эртний уламжилтай ажээ. Даргангийн мөнгөний урлаг гэдэрхээр эн чинь дарга буюу захрын 17 том одоо чононцор 17 том юуны овооны хамгийн баруун талын захын дарь овоо гангнуур хоёроор нэрлэгдсэн Дарган гэдэг нутаг шүү. Нутгийн байж байгаа тэнцэлд эзэн Чингис хааны энд дайнд явсан. Ялангуяа сүүлийн дайнд эзэн Чингис хаан явсан домогтой холбоотой бүхэл бүтэн шастар ном бичгээр тийм домог ардын домог үлдсэн байх шүү. Тэгэхээр энэ сайхан юмыг тойрсон дээр хийсгээд эхлээс иргэл одоо жирийн одоо энэ нэг хэрэгэлдэг байсан. Зүгээр нэг утас сүлжээд утас нь сүлжмэл утсан эгээмэл давхар утсан сүлжмэл бөөр дээр дороо орсон ингээд бацгал хүн дархан хүн яаж хийснийг зүгээр жирийн хэрэглэгч худалдан авахч байтугай дархчууд нь очичхоод бараг ухаарч мэдхий аргагүй онсон сүлжээ хийж өгнө. Энэ шиг аргыг хөөмлийн арга руу орж давхар хөөмөл, дан хөөмөл тэгээд орж ирснээр сүлдээ Даргангийн тэр дамб дархан тэрний хоёр хүү дөөнхөр
молом гэж шар дархан гэж. Шар дархан гэдэг нэр бол Монголд архичуудын дотор нэлээд газар авчихсан удамшилтай, угсаатай өөрийнхөө дархны урлагийн хамаг тархины шин тэжээлийг бусдын үе хүүхдийн тархинд очиж үржүүлж тариалсан том тариалж. Тийм том олсууд өвөлсөн тэр хөлгалаа энэ төргээд одоо нэрний нүчрэг шиг ойлгох арга байхгүй. Тийм эртний хуучин олсууд байгаа юм. Тэгээд тэдний чинь тэр юу багаж цагаж гээл ихтэл одоо гахалтай л та. Тэр багаж цагаж энэ тэр чи бүгдээр эхлээд багжаан зохиодгүй, багжаан хийдгүү хүн дарханд орохгүй гэдэг атуу ном бичгтэй хууль тавьсан. Тийм учраас шавьда нөгөөдхийг зааж өгдөг. Нөгөөх нь дагаж сурдаг. Нөгөөдхийг сурцсан хойно бол тэр дархан нэг хөлсөө арчаад заах одоо ч яах вэ? За чи миний хүү энэгээр дөрөн алтав энэгээр дөрөн мөнгө замны хүү ийм хийн шүү. Багшийн өртөө нэг хэдий юм байгаа. Энүүнийг та нар ингээд нэг 5 юм хийчихээрээ. Тэгээ багш нь өргүү болох юм. Өөд болох гэж шүү. Тэгээд гэрээсээ захиад өөд болдог. Тийм том тэнгэрлэг дархчууд газар нутгийн хэс болгонд нэглүүд байна. Модоор сийлбэрлэх, цаасаар эвхэж хайрлах аргаар үндсэн их зураг загварыг зохион бүтээж, зузаан мөнгөн дээр цаасан хэвээр тортогдсон салин цагаан мөнгөөр хөөн тувайлгах, давхарлуулан сүлжээлэн ухаж, цоолборлон сийлж урлан бүтээх маягийг дарган хийцгэнэ. Дарган мөнгө аягны ёроолын хүнхэрт үүлэн дунд сүлжилдүүлэн хөдөлгөөнтэй уралсан эртний бөөмөргөлийн дом шившилгийн ёсны улсын бэлгэлтэй дан хос гурвал дөрвөл луунхэ эртнээс уламжлалт тэг хэмжээг ягштал баримталсан чиг хамдлагыг ихсийн захиалгад баримталсаар хожимын дарган хийцийн хэвшмэл загвар тэг тогтжээ. Өвөг дарган түүний шав залгамжлалаас бусад ямар ч хийцэг энэ загварыг хэрэгэлдэггүй байна. Жишээлбэл би түрүүн хэлчлээ тэр хөвсгөлийн хамаг одоо юуны хотгойд төмөн тува баруун Монголын туулантын тэр том хөндөд бий болсон тэр нэг бол ард түмнээс нэг бол ундаг мөр нөхрөөсөө нэг бол эдэлтийг эзэн эдэлтийг зүйл нэг бол алтмог шүрсүүд болсон өргөө гэрээсэн гэртийг холбоотой өгчдөг. Тэр өндөр сайхан биетэй голдуу Монголын том бөхчүүдийн ширэг хатаасан шандас хүмүүс одоо бүрдэн төрсөн тэр гайхамшигтай залуучуудад чинь юу хэрэгтэй гэхлээр бид нар бол тэр үед соёл нь хотог бие өөрийгөө барихгүй. Байлдахад байлсан шиг байлдана. Тэд нарт далаач онхрын ганц хэлбэрийн тэр аргаар хийсэн байж магадгүй гэсэн би таамаглалтай байгаа. Одоо энэ түүхийн музейд байгаа. Баянгоороос олдсон юм лээ зүгээр. Тэр нэг гайхамшигтай чонос цэлэм гэж бий. Тэр чонос цэлэм энэ чинь л нөгөө ганц хэлбэрийн аргаар. Энэ далаач онхрын ганц хэлбэр чинь хөгжсөн гайхамшигтай юм гэвэл ганц хэлбэр 5 хурууны хэрэг товтох гэхээр тэр нь том юм. Том эрчүүдэл утга шиг харагдана үхээс жоохон хөөгчүүд бол зүгээр л тий илд барьсан ш том юм. Тий баг жад барьсан юм. Ган төмрийн дархчлал. Ган төмөр боловч галын аяыг дагна. Ганг мөрөн боловч газрын аяыг дагна. Ган сэлбэрийн урлаг гал ус эзэгнэгчийн бүтээл төрөлөө. Ган сэлбэрийн урлал бол дархан хүний ур ухаан хоёрыг шалгадаг дархчлал. Монгол угсаатны бүр хүрэл зэвсгийн үеэс төмрийн улмаар гангийн урлалыг эзэмшиж ирснийг археологийн олдрууд баталдаг. Наад зах нь 10-аад мянган жилийн уламжлалтай энэ гайхамшиг төвийг өдгөө цагт үргэлжлүүлэн хөгжүүлж байгаа уран дархан тийм ч олон биш юм. За ерөн бол ган бол одоо хүнүүгээс ахвалал гангийн урлалын хөгжил манай Монголд бол бүрэн утгаараа шинж өдөө хүртэл явсан юм түүх товчхон ирэл түүх байна.
их Монгол улсын үед бол одоо Чингис хааны үед бол тэр сэлэм утга тэр жаад одоо юу гэдгийг сумны үзүр ном сумны те ингээл энэ чи бүгдийн л одоо хөрөл зэвсгээс ахуулаад монголчууд бол хэрэгжилж ирсэн юм түүх. Одоо хүртэл боломжлсан яваарэ байна. Ерөн гангаар юм хийхэд бол үнэхээр сайхан л та. Их нарийн юм хийхэд их боломжтой. Өөр нарийн одоо бүр жижигхэн хээ хаар жижиг үсгийн тэр сийлэхэд бол их боломжтой. Тэгээ удаан хөдөлгөөнтэй. Ийм л бүтээгдэхүүн. Ган бол яг нь ер нь гатуу гэдэг ойлголт нь бол арай бас юу зүгээр л гангаар ингээ хийхэд ган бол тас хийцэн гатуу биш шүү дээ. Ган чи өөр ингэсэн марк байна тийм ээ. Жишээ нь U10, U8 гэдэг одоо орчин цагаар ярих юм бол тэр дотор нь хороон байна. Тэгэхээр M12 гэдэг одоо юу гэдгийг штампын зогссон зориулттай, техникийн зориулттай иймүүд байна. Олон удаа дээр нь хэвлэдэг. Жишээ нь зутхуур хийгээд дээрээс нь засахад бол ерөн бол хамгийн гол нь багажиндаа байгаа байхгүй. Тэр хатаасан багажиндаа байх. Нөгөө хийх сэргэж байгаа төмөрмөн зөөлөн байгаа шүү дээ. Сүүлд нь боловсруулахаар үнэхээр хатаа болж байгаа байхгүй. Эхлээл бол зөөлөн байна тэр чинь. Зөөлөн юм дээр маш сайхан ажиллах ёстой. Тэгээ сүүлд нь тэр өнгөлгөө хийгээд зөв хатаалт. Хатаал гэдэг бол тосон хатаалга, усан хатаалга гэдэг олон төрөл байна. Тэрний температурууд тус тустай байна. 780 гээл байхад нөгөөх нь 960 ч гэдэг юм ба тийм ээ. 800 гээл байж байгаа байхгүй. M12 гээд чинь 960 хатаах жишээтэй ч гэдэг. Тэгээ дээр бол тэр одоо боловсруулалтыг бол манайхан хийж л байсан байна л да. Тийм учраас л тэр сэлэм сайхан байсан байна. Хутаг сайн байсан байна. Хутгыг өнөөдөр ингээл хутгыг нуглаад дунд нь одоо яг жинхэнэ тусгай зориулттай хатаал тавдаг гангийн хавчуулаад хутг хийжсэн. Давхар эртээ хутг гээд одоо чи над бай. Бүр дээр энэ одоо манчин улсын үед хийжсэн. Монголчууд хийжсэн. Хамгийн онцлог юм бол далаа чанхар хийцэн. Энэ бол өөрөө ганц хэлбэр дээр гол өөрийн байр сууриа авч одоо урд хахаа ихсэн юм байгаа. Яагаад гэвэл энэ ганц хэлбэр дээр энэ далаа чанхар их хөгжгөө гэвэл 13 дугаар зууны сүүлээр бол тэр ойролцоо бол Монголын баруун замын одоо байлдааны зэр зэвсэг тэр бүхнийг үйлдвэрлэж исэн Чанхаа гэж одоо хот төв бол энэ хавьд бол байсан. Бол содор мэдээ байдаг. Тэгээд энэ гангийн олцборлж байсан ган хийжсэн энэ туршлага бол бид нар далаа чанхарт өвлөгдсөн болов хэмээн боддог. Энэ үеэс л одоо далаа чанхарын газ сэлбэр хэмээх нь алдарт хийцүүл гаргаж ирсэн. За ерөнхий юм ангийн ухалтуудыг гаргасны дараа нарийн хажнууд орж ирнэ. Тэр гол өнгөлгөөг бол тэр дэвшлэгийн багажуудаараа хийдэг. Одоо энэ бол бүр сүүлчийн хувилбарууд бол гараад ирж байна. Тэгээд дэвшлэг гэдгээр бол ямар ч тийм өөсөйгүй болтол нь одоо бүх гангийнхаа гол юмнуудыг бол өнгөлнө. Түүний дараа бол ажиллагууд энэ жишээлбэл энэ дээр байгаа энэ цэцгийн хээнүүдийн шилхэн цэнтрийн гол юмнуудыг бол энэ дээр гаргацсан байгаа. Түүний дараа бол энэ алт суулгадаг зарим нэгэн онцлогуд байсан. Жишээлбэл далаа шанхардаш байсан. Одоо манай энэ торгон хийц гэж манай урлангийн хөх урлангийн хийц дээр бол голцоо энэ алт суулгаж өгдөг. Энэ алт суулгадаг уламжил бол хэдий дээрээс гарч ирсэн ч гэсэн энэ бол маш их эдлэгээ даадаг. Ер нь бол ган хэдий илэгдэд дуусна тэгэхэд энэ алт тэвэрэл байж идэг. Хөгжил яагаад тийм гайхамшигтай хөгжилд хүрэх вөхлөөр тэр юмд нь одоо технологийн одоо манай уралх ухааны нэг гайхамшигтай зүйлүүд тэднийг нээчихэд олоод нээгээд дэлхийд манд болчих. Тэрний хөвгтөд манжийн төр амбаа ханаа тавьж чадаагүй. Ягаад гэвэл тэр ирчүүдийн сүртэй тэд нар ч очоод болгоогоод өгдөг. Тэгээд хэдэн удаа хэрэг явдал гарсан. Тэр хэрэг явдлын бас ард түмний шударга үнийтлэл байсан.
А нөгөө кейс юм нөхдөг кейс юм дотор нь нэг тиймсэн. Нөгөө кейсэн эдийн дайны мөртэй ч юм уу том хоёр том ховлтой чон юутай сэлэм энэнийг одоо ширэхт гэдэг аргаар. Ширэх хараг бол хата харгаас том юм. Ширэх хата хараг бол хийгээд агаарт юм уу тосон юм уу цосон дүр. Цосон дүр харгана гэвэл тэр байтхаа бүр галт сэлэмтэй гэдэг бид галт сэлэм гэдэг үгний учрыг нэг хэсэг олохгүй сүйдээ олсон тэр ерөөсөө сэлмэн бэлдээл яг дайралт эхлэх үед өдөө тэр чинь хуухалчаар хайчих ганг юм. Тэр гангийн ширээчээр ширээ бол одоо энэ одоо орчин үеийн цахилгаан агын шиг ийм аргаар хийчихээр ширээцсэн зүйл дээгүүр усны толойн дээгүүр мөрөн усны толойн дээгүүр одоо юу гэдэг юм уянгийн хээ уулз манарч байгаа юм шиг гоё хээ гардаг. Тэр хээтэй гоё урлыг чинь гооч гойны амьд мэд байна да. Би чинь нэг 2 метрийн сайхан ирийн тоонд орох уу? Гэхдээ би нэг тийм одоо элдэ барьчи та. Тэгээд та нэг 16 дуутай ярьж гэдэг юм уу. Ингээл одоо ард түмний юмны үнцэн тэр юм чинь гэрлээндээ тохирсон. Уран сахны сэтгэл хүний тарих толгой амьдралыг үзэл тэгээд хорноо батлан хамгаалах. Хамгийн эцсийн зүйл бол ерөөсөө тэр л юу дахны урлаг тэр. Их Монголын төрч ёсны хүч нь эр, морь, зэвсэг гурав дээр тогтож дэлхийн талыг төвшдгсөн үе бий. Чухам тэр гурван хүчний эдлэл хэрэглэлд ямархан эрхэм уруухан шингээж уралсан байсныг ган төмрийн урлал тодтогд юм. Ноён сэврээ бол ноён нутаг хуучин бөөмрөглөлийн шишинд хэрэглэж байсан нарийн нандин хийг одоо нэг ёсоор боловсруулад энэ л харуул феминистийн гэхдээ яманаас ялгаатай ноён сэврээ хийцэх хүс тийм кейсүүдийг бий болгоцсон. Орц маш их. Ноён сэврийн дархчлал. Монгол дархны мөнгөөр урлах гайхамшиг нэг нь ноён сэврээ хийц юм. Ноён сэврээ хийцийн хамгийн гол онцлог бол хажлах урлал. Мөнгөн урлалыг хажлан аягны ёроолд 3 давхар бүслүүр хийхэд мөнгөч орн нүнжигч их шингэнэ. Эл хийцэд их загвараа голдуу шивээсэн загвараар хэв тавьж будаг цохиураар хэвшүүлэн бүтээдэг нь өвөг Монгол дархны уламжлалыг санагдуулна. За миний хувьд бол одоо аяган дээр хамгийн их орцтой, хамгийн их эдлгээ даадаг гэдгээр бол ноён сэврээ байж байна. Хээтэйг бол Батмаруу хийцээ аяг байж байна. За тэгээд юу зүсүүр хээтэй аягнууд байна. Ерөн сулгаа аягнууд гэдэг. Тэгээд хотод байгаагийн хувьд бол бид нус нутгийн хийцийн шилдэгүүдийг нийлүүлэхээр ер нь энэ цагийн одоо хөгжлийн гол нь тэр. Тэгэхдээ нийлүүлж гэнэ гээд гар хийцээ орхиогүй. Бүгд л яаж гараар боловсруулдаг гэсэн яг тэр жигээр нь л хийгдэж байгаа. Аяг байж байна, эмээлүүд байж байна. За эмээлийг хийхэд чинь өнгөн хоног чимгэнээсээ гадна морь малдаа тохирох, эдлэгээ даах, одоо тэгвэл модны боловсруул, ширний боловсруулалт маань одоо хөл хүчинд яаж вэ? Яг л эдлэгээ даах. Тим юм гаргаж байгаа л тун онцлог байгаа юм л да. Уламжлалыг чинь ерөөсөө л онцлог нь тэр. Техник жиг үгэлгээс илүү уламжил байна гэдэг чинь гол нь хэрэглээ дааж байгаа. Зүгээр нөгөө үзмэрийн буюу тийм сүвнэрийн юм бол биш шүү дээ. Ер нь заримдаа бол энэ хятадын хийц орж ирээл хэв дарах марах гэдэг маань үзмжил юм болж байна шүү дээ. Муу хий сайн өнгөл гэж хятад дарахны үг байдаг. Тэр болчих гээд Монгол дархан болвол хийс юма хэрэглэн эдлэгээ дааж байгаагүй хоёр эргэж шанж байдаг тал байна. Эдлгээтэй байна, гоё байна. Ерөөсөө л тэр. Яг энийн тэрийн барихнаас илүү нийгмийн хэрэгцээ шаардж биш. Чамин сайн байх хэрэгтэй. Тэгэхээр нутгийн хийцүүдийг ер нь өөнүүлжил байна дөө баг. Аяг бол уг нь бол цөөхөн мөртлөөс одоо шалгуур байгаа шүү дээ. Энэ бол өмнө зүгэн гаралтай ноён сэврээ хийсний аяган дээр амсар дээр нь ингэж цул мөнгө утас тавьж бүхэлдэггүй байлаа. Энийг бол юуныхан боржгийн хийц уу Батмаруухан хийдэг байлаа. Энийг одоо аяганд оруулж ирчихлээ. Энэ амсраа бүхэлж өгдөг юм цул утас орж ирж.
Гэгч чинь ингээд аль хэрэглээд авах, аль он удаан жил даахын аль болох хийж байгаа. Тэгэл одоо үндсэн такс машин одоо хуучин цагт яаж боловсруулдаг байсан. Аль болох одоо лак хэрэглэж ивэл аль болох үгүй хуучин цагийн давархай тэр модны тос мосын яаж ашиглаж энэ майжин гэж нэрлэдгийг хийж үн яг дээр энэ тэр зарчмаар ноён хүнд бол нэг ноён саврыг хийцэн ялдаг гэсэн аяг барилчт. Энэ нэг барьцсан ноён бол намайг нэг ноён хүн гэж хүндэтгэлээ. Тэгээ зоогонд нэг хураг болгож тэгээ хөхөр намбаг засаж нуус товчоонд гардаг. Тэгээд ингэж яасан бол намайг нэг хөгшмөө ноёныг нэг эд газарч байгаа Чингис хааны хэн шиг баатруудтай адилцсан ингэж үзлээ гэд тэр ноён бол тийм учраас энэ урлаг гэдэг бол хүний сэтгэлийг сэргээж урмыг хайрлаж цаашдаа зоргийг оруулж тэгээд могцсон байсан ч гэсэн энэ мөнгө бүх юм чинь барьж хагаад Чингис хаан ялагдсан ч ялсан ч тэмдэглэж баярлдаг баяраа хийдэг байсан. Тэр нэг гайхамшиг. Энэ бол нэг урлага бидэнд яаж нэг удаа ялагдлаач гэсэн бидэнд ялах цаг зөндөө байна. Бидэнд ялахын итгэл бүх юм байна. Батнар уг хийц. Монгол дархчлалын ур хийц дотор өөрийн өвөрмөц байр суурийг эзлэн он цагийн түүхэнд мөнхөрсөн ур хийц бол Батнар уг хийц. Хөөмөл цутгуурын аргыг сайтар өвлөж, эдгээрийн дотроос цул цутгуур мөн хагалж хөөх зэрэг арга хэлбрээрээ Батнар уг хийц аргагүй ялгарна. Тожил дархан маань бол Батнар уг хийц гэдгийг анхалж үүсгэн байгуулсан хүн байдаг. Иш жамц гэдэг нэртэй. Тэгээд тухайн үед дарганг ноён сэврэ гэдэг олон хийцүүд байх үед тэндээс одоо өөрийн гэсэн тийм цутгуурын арга хэрэгжилж гарч ирсэн хүн байдаг. Тухайн үед чой болсон дэрэгдээ аваачиж Оросын том дарга нарын гарын бэлэг тиймэрхүү янз бүрийн биелэгдэг байсан юм лээ. Тэр үеэс л ер нь тэгээд тожил дархан тожлын хийц Батнар уг хийц гэдэг нэрээрээ гарч ирсэн юм байдаг. Бошоогийн хөх толгой гэд тэнд өвлжөө байдгийг Батнараас хойш ер нь 17-8 км тэр хаваараа л ер нь нутгалдаг. Шавнартаа ер нь хажуудаа бүр 5 хантаа тусдаа гэртээ. Тэгэл тэндээ ерөөсөө сууж идэг. Шавар хийв нутгийнхаа тэнд бошоо гэдэг газрын шаварыг хэрглэж гол нөгөө цутгуурынхаа шавар хийвээ авдаг байсан. Тухайн үеийн дархчууд бол бас шавнараа ер нь нэлээд тийм шалгууртай ер нь тэгж авдаг байсан юм шиг байна. Нэлээд хажуудаа суулгаад бараг ихтлээсээ гал түлхэхээс л ахуулаад ер нь тэгэл уухгүй гал аргалаа зэрэглүүлэхээс ахуулаад тэгж суулгасаар бол ер нь үнэхээр яг дархан болох хүмүүс бол тэгэл уухгүй дагсаар бол дархан болдог. Цутгуурын арга гэдэг бол Монгол арга гэдэг бол юу шал өөр л дөө. Эхлээд шавраан бэлдэн, шавраан сонгож авна. Тэр сонгосон шавраан бэлдэж одоо нектар юуг нь тааруулж тосгоо холдогж жор байдаг. Тэр юугаараа холиод тэгээд их бэлдсэн оригиналаасаа хэв аав. Тэгээд тэр хэвнээсээ одоо халааж тодорхой температурт халааж мөнгө хайлаад цутгадаг юм арга байдаг. Тэгээ тэр гаргаж авсан бэлтцээ одоо ингэж лаван дээр суулгаад ингэж засаж одоо энэ дээр их ажил орно л доо. Нэг юуг бол нэг 3-4 хоног ингэж засаж гаргадаг байгаа. Тэгээд нарийн засалтууд бол малчин культур, нарийн ур ухаан шаардсан, авиас бэлэг шаардсан тийм ажил байдаг. Энэ бол одоо энэ багжаан бол өөрчлөнөө хийн. Тэгээд энэ лаван дээр суулгаж засдаг байгаа. Одоо энэ үзүүлэх юм бол ингээл
бэлэн мэслэнгээр ингэж засаж маш ур ухаан шаардсан, төвчээр шалгуур шаардсан юм хөдөлмөр шаардсан ажил байдаг л да. Дархан хүн чинь ер нь тухайн нутагтаа л одоогор бодвол юу штэ. 16 дугаар зуунаас хойшх нь арай тодорхой байх шиг байна. Дархан лам хоёр л зэхэтэн чухал байлаа штэ. Тухайн нэг гол усандаа бол өвдсөн ч дархнаасаа асуудаг, амьдралын ямар нэгэн бэрхшээл гарсан дархнаасаа асуудаг, дархан болохтойгоо зэрэг хийж байгаа юмнаас байнгын суралцдаг, гаргалгаагаа олж чаддаг. Ийм л ингэж өөрөө байнга хөгждөг нь би сураа дууссан гэсэн дархныг бол би сонсоогүй. Сурч байна л гэсгэж явах шиг байна. Тэгэхээр л ерөөсө хийж байгаа ажлаасаа өдөр болго хөгжиж явдаг. Тэгээ хөгжөхдөө зөвхөн хонхортой биш, холыг хардаг, хорвоог л хардаг болдог болсон шүү дээ. Тэгэхээр бурхан шахуу юм байна. Дэлхий дахины монголчуудын дэлхий дахин дэлхиж монголчуудын соёл дэлгэрсэн соёнгээр үүссэн түүхийг дархны урлагаар хөөж судлах, дархны урлагийн философи гэдэг шинжлэх ухааны салбар үүсч байна шүү. Тэгэхээс арга байхгүй. Аливаа нэгэн зүйлд бол философи, математик гэдэг ийм гайхамшигтай соёлын хэлбэрүүд үүсээд гараад тухайн шинжлэх ухаан болдог гэдэг алдарт дээдс номлоцсон юм. Тэгвэл монголчуудын соёлын энэ хэлбэрүүдийг судлаад үзэхээр зүгээр амиа арга цаасан хүний балбаа хэрэгцээ биш. Ердөө монголчуудын хүн ер нь юу гэж болдог юм бэ? Хүн ер нь юу гэдэлж болдог юм бэ? Өвгдөөц энэ их гайхамшигт өвгдөөцсөн амьдрал яагаад энэ дархны урлагийг бүтээгээд тэр дархны урлагийн музей дотор амьдардаг. Музейд байдаг аягандаа цай уугаа сууж байдаг. Болсон хоол зоог шүүс барьдаг хит утга бэлэн байж байдаг. Хитээр нь галан сахиж гал голонтон өсгдөг. Гэтэл тэр гал голонтон өсгөж байгааг наривчлаа судлаад үзэх юм бол бүр гайхамшигтай гүн ухааны соёлтой байна. Монгол өв соёл хөтөлбөр өргөлжиж байна хэрхэн хүнд үзэгчтэй. Тэгэхээр бид өв соёл хөтөлбөрийн энэ дугаарыг одоо Монгол уран дархны үүх түүхөнөө маргааш гэсэн нэг сэдвээр бэлтгэн та бүхэнд өргөж байгаа болохыг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр үүний өмнө бид түүхч, соёл судлаач, академич Бачлангуутай ярилцсан. Одоо бид залгаад Монгол уран дархан сэдвээр явуулж байгаа нэвтрүүлэгтэй нэг хүнийг урьж оролцуулж байна. Энэ хүн бол Монголын уран даргачдын Түмэн Эрдэнэс нэгдсэн холбооны тэргүүн профессор, уран дархан профессор юм байна. Тэгэхээр Арангаан нутгийн хүн юм байна. Альва юм бүгд учир жандсантай өөх төөхтэй гугшил гарвалтай байдаг. Тэгэхээр Монголын уран даргачдын үеэс үед уламжилж ирсэн олон одоо школ гэж хэлдэг. Олон одоо дэг сургуулиудын нэг нь яхаргүй Арангаан Далайчанхар бангийн хийс гэж явдаг да. Далайчанхар бангийн нутаг зүгийн ойрхон хөвгт юм байна. Тэгэхээр хоёулаа яриа хоригоо юунаас эхлэх вэ? Дарган сайхан зусч байна уу? Даргаа зусч нүгүү та. Би сургамд байна уу? Сургамд тарган харж байна. Хараа урт. Мөрөд уянган байна. Эвтэй сайхан байна уу та? Эвтэй сайхан. Тэгэхээр танад байгууллагад үндсэндээ 10 жил болж байгаа юм байна тийм. Энэ хугацаанд одоо Монгол уран дархныхаа уламжлалыг одоо яаж авч хөгжүүлж, бүрдүүлж ирв уран дархны одоо энэ холбооны манай Монгол уран даргачдын өнөөгийн чадвар эрдэм ухаан хэрэглээ өрнөд илгэрч байна. Одоо Монгол уран даргачдын ойрын ирээдүйн хөгжил дэвсийг яаж харж байна? Дэлхийдээ энэ хөлийг нь чадж гинүү? Эндээс хоёроо яриагаа эхлэе. Монголын уран дархны Түмэн Эрдэнэс гэдэг нэгдсэн сайхан холбоо байгаа. Манай холбоо бол одоо Монгол өвс үйлөө түгээн дэлгүүлэх. Энэ одоо бит ус, бит үе тээж яваа. Одоо залуу үе, дунд үе, дээд үе гэсэн ийм сайхан уран бүтээлч нар урдчуудаар, урлангуудаар нэгдсэн ийм нэгдсэн холбоо маань одоо байгуулагдаад 13 дахь жилд болж байгаа. Би яг дархныхаа энэ ажлыг хийхээс гадна хуучны даргачдын хийж исэн, бүтээж исэн тэр бүтээлүүдээс бас авж үлдэх, эндээс бас харж судлах, яаж хийгдэж исэн байна. Одоо энэ бас залуучуудад цааш нь хойш нь өвлүүлж үлдэх тийм зорилгоор бас энэ цуглуулгаа цуглуулж байгаа. Энэ цуглуулгын дотор бол бүр хүннүгийн үеэс хулаад энэ 13 дугаар зууны үеийн Чингис хааны холбогдлолтой бас бага хэмжээний цуглуулга бий. Тэгээд энэ манай монголчуудын одоо хийц гэж байгаа шүү дээ.
одоо Сэврээ хийц, одоо Далай Чонхор, Батноруу, Дарганг хийцгээд энд хийцүүдээс би цуглуулга зөв хэмжээний бас нэг цуглуулгатай гэж боддог. Ер нь яг нүүдэлчдийн соёл болохоор яг бид нар бол нүүдэлчин монголчуудын үр садууд. Тэгэхээр бид нар нөгөө нүүдэлчдийн соёлыг авч явах юмд бол аливаа улс үндэстний энэ гар урлал, тархины чиглэл бол зайлшгүй нэн чухал юм байна. Хамгийн түрүүнд бидний монголчуудыг илтгэх ер нь бол гол үзүүлэлт бол энэ Монголын гар урлал болов гэж боддтой юм да. Тэгээ ер нь бол бид нар бол миний бодлоор бол дэлхийд ч гэдэг ч юм уу өөрсдийн улс их орныгаа таниулыг бол өөрсдийн гар урлалын чиглэлийг илүү зөвхөн илүү явал бид нар арай өгөөчтэй өөр юм байх болов гэж бодож байна. Одоо энэ угсаатны зүү талаасаа ч гэдэг ч юм уу хэрэглээний урлаг л да. Энийг илүү давмгаалаад одоо орчин үеийн яаж хослуулах вэ гэхээр яг хөө багж тоног төхөөрөмж одоо 5X, 3D Max ч гэдэг ч юм уу янз бүрийн компьютерээр ашиглаж болно л доо. Тэр дөрвүүд эдний 100 болцсон. Миний бодлоор бол заавалчгүй н гар хийц, гар урлалаа гэдэг юм бол зайшгүй дагалдаж явах болов гэж боддتي. Энэ л жинхэнэ хайндмен ч гэдэг ч юм уу те. Ер нь энэ гар хийц бол хязгаарч хоцрогдохгүй байна. Орчин үеийн техник технологиг бол аль зөв талаас нь хослуулж ашиглах хэрэгтэй юм болов гэж боддتي. Одоо минийхэр бол би өөрөө чиглэл гэдэг ч юм уу одоо хүн гангаар хийдэг бол гангийн талынхын техник ч гэдэг ч юм уу токер, фризер гэж явчихна. Миний яг өөрийн сурсан давхцуулын чиглэлдээ л илүү төхөм орчин үетэйгээ хослуулах болов гэж боддتي юм да. Тэгвэл арай өгөөчтэй болов. Тэгээ хүн яг ингээд юмаа хийгээд ирэхээр за одоо би жишээлбэл энд нь яг ингээд орох болоод ирлэгэн гот. За би энд тааруулж юмаа хийх юм биш. Энэ багаж болох юм байна. Үнэхээр энэ лөө орохгүй, энэний уг руу орохгүй байлаа гэх юм бол энэ яаж яаж байгаа л тэгэл нөгөө юм хийх болгондоо ингээ баг ингээ хийгээл яваад идэх багчаа. Тэгээ нэг мэдхэд хэдэн зуурч болдго юм байгаа. Тэгэл дараа нь юмаа хийхэд тэр багчаа өгүүлдэг. Тэгээд бүгдийг таньдаг байхгүй тархан. Нэг яагаад гэвэл өөрөө нэг хийж бүтээсэн болохоор тэгээд энэ ийм учиртай энэ ингэж хийвэл гоё юм байна. Дараа нь жишээлбэл энэ үзүүрийг байлаа гэхэд энэгээр ингэж цохлоо гэж бодоход энэ ингэдэг шүү энийг ингэчих гэх чинь ингээл амьдрал дээр ер нь туршлагаараа ч гэдэг ч юм багаар л ингээл цасаал яваад идэг. Ер нь бол би бол одоо болтол багжаа хийгээл явж байгаа. Өөрт хэрэгцээтэй юмнуудаа хийгээл ер нь бүгд л гарал та өөрөө. Энийг тэгээд дэлгүүрээс амна юу яана гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Бид нарт тийм зардаг дэлгүүр хонорч байдаггүйс. Одоо ч тийм байхгүй л. 1976 оноос эхлээд энэ алт мөнгөний дархан гэдэг сайхан мэргэжлийг эзэмсгээд одоо хүртэл энэ мэргэжлээр ажиллаж байна. Тий. Бидний мэргэжил бол юунд арай жоохон тийм нарийн эмхтэй хүн болоод ирэхээр тэр юм голцоо эмэг бөгж тиймэрхүү бүтээлүүд л голцоо хийдэг. Тий. Одоо урд дуу шингэсэн гэдэг юм уу? Тийм ээ эмхтэй хүн зөөхөд ямар юм тохиромжтой байна гэдэг. Монгол уран дархан гэхээр юугаар онцлогтой юм гэхээр монголчууд их бэлгэдлийн артан байдаг. Одоо тэр хүнүү сайн бий үеэс ахуулаад тэр хүнүү хүн өрний үеийн одоо тэр эд хэрэг бүтээсэн бүтээлүүд тэрний дур зүрх хэрэг гайхамшигтай дахин давтах шиг үнэхээр тийм сүнслэг сүрхжийг агуулсан гайхамшигтай бэлгэлүүдийг оруулж хийсэн байдаг. За сэргэн мандалтай үе гэдэг байгаа. Одоо өндөр гэхийн үед одоо 18 дахь зууны үед үнэхээр одоо сайхан уран бүтээлийг өндөр түвшинд уралж исэн маш олон төрлийн зүйлийг одоо байгаль дэлхийдээ хүн холбоотой байсан эрдэнийн чулуугаар хоорондоо одоо мэдлэлтийг энэ дээр уралдаг уралж байгаа зүйлдээ маш сайхан тийм одоо гайхамшигтай сэтгэлийг шингээ хийсэн байдаг. Сэтгэл шингээсэн байдаг, ур шингээсэн байдаг. Хийсэн бүтээл бүхэн тийм гайхамшигтай сүнслэг амьд байждаг. Тэгээ монголчууд бол одоо идэл хэрэглүүд нь бүгд одоо тийм бэлгэдлийн сах юмыг шингээсэн. Тэрүүгээр их даваа одоо мөн энэ одоо дэлхийд бол монголчуудын энэ бэлгэдлийн нүүдэлчдийн өв соёл бол үнэхээр дахин давтагшгүй сайхан бүтээл юм аа. Дээрээс гэдэг надад их сайхан жишээ бол
Монгол орон даргчдын бүтээл бол сүнслэг байдаг гэж. Энэ одоо урлаг судлаачид бол нэгэнтээ хэлсэн байдаг л дээ. Одоохон өндөргийн зануузарын тэр цагаан ногоон дээр их харах. Ялангуяа ногоон дээр бүтээлийг тэр улсуудыг харахад бол одоо нөгөө Мона Лизагийн учир нь тайлэгдэхгүй нэмсгэл шиг өөрөө дуугарч үг хэлсэн гэж баг хэлдэг гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр тэр амьдлаг сүнслэг байдаг байна гэдэг чанар бол өөрөө тийм бурханлаг юм байгаа гэж байна. Монгол дархан хүн өөрөө. Тэр дотоод сэтгэлийг одоо дахин давтаж чадахгүй. Одоо жишээ өндөр гэгэний маань одоо тэр 21-н дээрх ногоон дээрхний тэр гайхамшигтай ухаалаг, тэр гайхамшигтай эмхтэй хүний тэр дүрийг тэр дотоод сэтгэлийн үнэхээр дахин давтах шүү бүтээ. Бид болохоор орчин үед болохоор яаж хийж өгнө гэхээр тэр тухайн нутгийн хийцийг барьнахээсээ илүү тухайн хийх гэж байгаа идэлтэй ямар утга санаа, ямар биелэгдлийг агуулах юм. Тэндээ тааруулж тэр утсан сүлжмэл хөөмөл зүтгүүрээ холимоо технологиор хослуулах ч байт юм уу. За орчин үед одоо дэлхийн чиг хандлага бол өөрөө нөгөө гой хүнд идэл гоё чимэл маань их тийм чулуу идэл, чулууг их хослуулдаг болчих. Тэгэхээр үн чулууг ямар өнгийн, ямар чулууг хаана яаж барьшуулах вэ гэдэг утгаар чулуутай сүл идэх хөлж одоо уралдаж байна. За жишээлбэл одоо юу гэдэг мөнгө аяган дээр ихэд одоо жишээ нь энэ аяган дээр ихэд одоо энэ ман алтар маныг одоо яаж орлуулвал зүгээр вэ те. Тэгээ алтар ман хойлохоор нөгөө цаад мөнгөнийхөө өнгийг яаж гаргах вэ гэдэг. Жишээлбэл энэ алтар ман учраас энэ мөнгөнийхөө өнгийг харлуулж хар фон суулгасан баг жишээтэй. За энэ шармал аяган дээр бол одоо энэ тод өнгийн чулуунууд шүр энэ ногоолон байж байгаа жишээтэй энэ ном байдаг ч юм уу те. Өшөө одоо ямар манад хэрэглэгддэг чулуунууд байна. Өшөө гадны орнууд ямар чулуунууд байна тэднийг харж байгаа. Хийх юмныхаа зохиомжийг харж байгаа. Чулуугаа сүулт нь суулгаж засдаг баг. За бид хоёр аргаар ерөөдөө явдаг. Нэгдүгээр бид нар нөгөө хөгжих ёстой утгаараа юм шат дамжлагтай байдаг. Тэр явж байгаа ажил маань бас одоо нөгөө үйлдвэрлэл гэхээсээ илүү бүтээгдэхүүний чанар хийцдэг сайн байгаа. Жишээлбэл одоо мөнгө аян дээр хад энэ дотрыг одоо хэн хамгийн сайн зөхөх үү те. Тэр хүнд нөгөөд явал нэг хүн чинь нэг юм дадаа явдаг шүү дээ. Тэр жишгээр одоо ингэ явал зүгээр үүдэг. За бүтээлийн чанартай юмнууд одоо нийт юм хийгээ хажуугаар авсан. Ганц нэгээр уралдаг. Жишээлбэл одоо энэ дам байж гин те. Энэ арьсан сэлбэртэй бүсэн дээр цэвэр одоо нөгөө дарахных өөрийнх нь хийсвэр санаанд за нэг иймэрхүү юм ингэж байвал зүгээртэй гэж бодож одоо хийдэг. Одоо ямар нэг шат дамжлага гэхээс илүү одоо ашигын бус гэх юм да. Тийм бүтээлүүдийг бол одоо сардаа нэг хоёр бүтээл. Заримдаа жилдээ 3 жилдээ ч юм уу ингээ гараа явдаг. Манай бусад ахчууч гэсэн юм уу ялгаагүй. Тэгээ явдаг. Хуучин тэгэл нэг уулын амнууд нэг хараг эрт нэг хөөхөн суучаал ямар гоё тансаг юм хийдэг бас тэр тухайн тэр Монгол нутгийн байгаль тэ уламжлал гэдэг юм бол эвдрийгөө байсных бол одоо орчин үед ингээд хитрхийг иргэн шээд суурин солиргчтай болсон сүлээд бидний хэрэглээнээс гадна сэтгэлгээ маань аяг өөрчлөгдсөн. Тэгээд ерөөсөн хитрхээ амар гялт цал хэрэглээд даахгүй юм хийчээ тэрийг ерөөсө гачрахаж гайхаа байчихсан. Монгол хүний яг унган сэтгэлгээ эвдэрж байгаа хэл гэж бод тээ. Тийм болохоор аль болох хуучны юм гоё тэр сонгодог юм байх. Тэгэл зарчимд л их дуртай да. Тэгээд тэр авьяас гэдэг бол тэгээд ер нь угаасаа хүнтэй хамт төрдгөл гэдэг гэсэн. Авьяас гэдэг чи одоо энтэйгээр самгарт хэлээр эртний самгарт хэлээр урд насанд хураасан торшлог гэсэн үг юм гэсэн. Тэгээд дархан болохын тулд авьяастай болохын тулд их л олон төрөлтөө дархан хийсэн байж ижил гэдэг бахал гэж ойлгож байна да. Уламжлалт гэх юм л ерөөсөө хуучны бүх л юм маш гоё донжин олцсон. Тэр их цагийн шалгуурыг даваад одоо үйл хүрсэн мэн чинь хийц. Тэс гадна идэлгээ байна те. Чин сэтгэлээрээ хийчихсэн тийм гоё. Тэр одоо аянжин, аяндан, нүүдлийн аядаасан имэйл гэдэг чинь те. Ямар гоё явдар модноос өсөөлээд хатаасан арьсаа боловсруулсан өсөөлээд одооных шиг тийм үйлдвэрлэлийн дамжлагаар хийсэн юм бол тэгээд цаг хугацаа даваад дараагийн үед хүрэх хэлсэн шүү дээ. Тийм болохоор аль уламжлалт гар хийцээр бүх юмыг хийхийг л бодож явдаг да. Монгол хүний ёс суртахууны дээд хэмжээ болсон энэ эренбиж удаг гэдэг юм Монгол бүхэд нэлээд төлөв хадгалдаг гэж байсан. Харамсалтай сүлээ би жаахан алдагдаад байна уу гэж халгаж явдаг. Монгол даргацвал бол энэ эренбиж удаг би энэ одоо болтол байгаа юм болов уу гэж хараад байгаа юм. Та тодорхой жишээн дээр бас хэлээч. Ямар эренбиж удаг яг барь тийм Ахмад дархныхаа дэргээд яадгийн одоо том багш нь одоо шаваа яаж сургадгийн чивэд юм уу тийм үү? Би бол тэр одоо энэ жишээ нэгэд урлангоо дараараад тэр урлангийн тэр ертөнцид одоо ингээд орж тэндээс ингээд гоё тэр гайхамшиг гоё мэдэрдэг л дээ.
Тэгэхээр Монгол одоо бас тэр эрен жай гэдэг бол үнэхээр уур хийцтэй төгс төгөлдөр гайхам сэтгэл байсан нүд сэргэм сэтгэл байсан тийм сайхан бүтээл хийсүний бол одоо давхчууд маань яг ирэмлэх нь шүү дээ. Тэрийг хүндэлдэг, инкрилдэг, биширдэг. Тэрнээс бас гоё эрчим хүч энерги авч идэг. Үнэхээр сайхан урлалаар ороод тэгээ гараа явах бол. Тэгээ Монгол давхчуудын маань тэр ирэмж аяг бол үнэхээр сайхан байсан байна. Дээрээс нь багштай одоо хаддаг барьж сайхан багштай шавийн барилгаад албаасаа тэр бол их гайхамшигтай. Ямар ч одоо бид бол шинийн нэгэнд нар мантахад ээж автаас бол хамгийн түрүү багштайгаа очилдог. Багштайгаа очиод олгоод энэ багштайгаа ярьц өөрөө цугаад багшийнхан одоо хийсэн тэр юмыг буцаад дэлгэрүүлээд хийх. Миний шав одоо тэрийг их сайхан зөв эргүүл сайхан хийсэн байна да. Багш маань одоо сайн бахах тийм сэтгэл төрж идэг. За 2019 онд одоо танаа нэг зүг юуны зүг холбооны зүг бас үзэгч олондоо түмэндэн төрдөн одоо тайлагнах, бэлтгэх, үзүүлэх зүйл юу байна даа жишээ нь. Одоо ерөнхийлөгчийн ивэл дор хийж байгаа онцлог байгаа. 16 онд бол Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсан байгаа. 3 жил тутамд одоо нэг удаа зохион байгуулалт нь гэдэг. Тэгэхээр одоо давчуудын маань одоо нэг сайхан тийм хүсэн хүлээсэн ийм сайхан бид нар бас нэг ийм төрөл жанртай ийм үзэсгэлэнтэй болсон байгаа. Нийт Монголын соёлын нэг томоохон сонгодог өв соёл бол одоо яа харахгүй Монгол дархны урлал гэж бид ойлгож бид нэгээрээ энэ эзэмшсэн мэрхэж дээр их бид нэр бахархаж байдаг. Тэгээд Монгол дархан 2016 гэдэг үзэсгэлэн Аз Европын олон улсын уулзалт болж байсан. Энэ үедээ давхцаж Монголын соёл урлагийг одоо тэр олон орны 50 гаруй орны төрийн дэргэн өмнөд болоод тэр дагалдан ирсэн тэр олон зочид үгийчдэд бид нэр Монголынхаа үс хэлээр бахан харуулж чадсандаа бид их баяртай байдаг. Тэр үзэсгэлэнгийн маань үзүүлсэн үр дүнг бас үнэлээд Монгол улсын ерөнхийлөгч маань энэ Монгол дархны энэ уламжлалын үзэсгэлэнг 3 жил тутам зохион байгуулъя гэдэг зарлиг гаргаж бидэнд гардуулж байсан. Манай холбоо бол энэ үзэсгэлэнг зохион байгуулж, голлох зохион байгуулагчдаар нь оролцож энэ үзэсгэлэнг маш амжилттай сайхан зохион байгуулсан. Тэр үед бид нар чинь 100 гаруй дахчуудын 200 гаруй бүтээлүүд оролцож байсан. Тэгээ энэ жилийн 2019 оны одоо ээлжид гэх юм уу хоёр дахь аль бизнесний Монгол дархан 2019 үзэсгэлэн байна л илүү сайхан өргөн дэлгэр сайхан болно гэж бид бодож байгаа. Манай үзэсгэлэн бол 4 чиглэлээр одоо бас ингээ бүтээлээ сонгон шалгуулахаар болсон байгаа. Ардын одоо уламжлалт урлаг гэдэг урламжлаараа байгаа. Шашны урлаг гэдэг бас аюу том одоо бас том ертөнц үеж энэ шашны урлаг гэдэг гайхамшигтай том ертөнц үеж. За чөлөөт уран бүтээл гэдэг байж байгаа тийм. Ийм одоо олон чиглэлээр одоо сайхан энэ үзэсгэлэнгээ хийж бүтээхээр бид бас зорж байгаа. Энүүнд бол одоо олон сайхан дархчууд маань хүрэлцсэн ирээсээ энүүнд оролцоосоо. Дээрээс нь бид нар түрүү ярьж ирсэн. Энэ бэлгэдлүүд ямар бэлгэдлүүд оруулсан юм бэ? Тэр үзэсгэлэнгээ очиод үзэх юм бол маш олон тэр сайхан тайлбар өгөх боломжтой. За одоо жишээ нь энэ имэйл ямар одоо урлал хийцгийг оруулсан юм, Батнаар руу оруулсан юм уу, Боржин дархнаар оруулсан юм уу тий? Одоо ямар зүйлийг дарин одоо хийцэг тавьсан юм уу? Ямар орц найрлага байна? Ямар орц найрлага байна? Эртний имийг шингээсэн юм уу? Тэр мод одоо чулууг нь яаж уралсан бүтээсэн. Тэгэхээр манайх дотроо урлагийн зүйлэл гэдэг юм зүйл байгуулсан. Тэр зөвлөлөөрөө бид нэгээд сайн шүүлт хийгээд, тайлбарлалт хийгээд энэ одоо дархны одоо энэ дотоод сэтгэлийг юунд ингэж төлхөө харуулсан юм байна. Тэгэхээр тийм гоё дэлгэрсэн сайхан үзэсгэлэн болох бах. Энэ дээр одоо 3 жил тутамдаа давчууд маань хийсэн бүтээсэн зүйлээ одоо авсарч энэ одоо түгээн дэлгэрүүлэх сайхан үйл явдал болно. За энүүнд одоо сонсоогүй дуулаагүй бол Монгол уран бүтээлчтэй давчуудаа тэр ноён сэврээд байгаа сайхан орчуудаа тэр Батнартайгаа орчуудаа тэр Аранга далаа чахаврангийн хошин сууж байгаа орчуудаа бас манай холбоонд одоо хүрэлцэн ирээсээ нэгдээсээ энэ үзэсгэлэнд бас одоо хийсэн бүтээлээ авсарж оруулаасаа тойрваасаа мөн одоо бас бит үе тээж яваа тээгч гэдгээр бид нар соёлын өвдө бүртгүүлээд энийг бас сайхан дэлгэрүүлэх ийм одоо олон хөтөлбөртэй ажлууд явагдаж байгаа. Тэгээ энэ одоо бид нар хийсэн бэлтцэнүүдээ үе шаттайгаар одоо бас түгээн дэлгэрүүлэх тийм төлөвлөлтийг бол тавьсан байгаа маань. Танай нэгдсэн холбоо ер нь Монголын өдгөөгийн одоо энэ гайхалтай бурхан ухаантай уран даргац маань хөгжлийнхээ төвшинг яаж харж байна? Ойрын ирээдүйн хөгжлийн төвшингээ та нэг үзэгчтэй нэг бидний мөрөөдөл бол одоо чинь ойрын ирээдүй гэдэг чинь тавьж байгаа зорилт биел хүнцийн хэл асуух гэдэг шүү дээ өөрөөс чинь. Чингис хааны орчууд гэдэг тийм сайхан
нэгдсэн уралдантай болёо. Нэгдсэн уралдангаар юу гэх бид нар дэлхийд гарах хөтэ бэрийн төгөөсгий. За одоо Монгол оюу гэдээ байж байна. Зэсгээд байж байна. Тэгвэл одоо дараагийн нэвтрүүлэг бид нар дан оюугаар тоногсон. Дан оюу эрдний өргөнд одоо суух цаг мөч их ойрхон байгаа. Ийм одоо чин хүсэлтэй байдаг. Чингис хааны орчууд нэгдэл манд үнэхээр тэр солонгосчууд үнэхээр тэр тоон алтаараар үйлдвэрлэж чадсан. Бидэнд яагаад тийм болцоо? Бидэнд уур хийцэн байна, технологиор байна. Үнэхээр түүхэн бүр байна. Давтагчгүй гайхалтай түүх байж байна. Эзэмсэн эрдэм нь байна. Эзэмсэн эрдмүүд нь байж байна. Бас дээд доод үеийн сайхан нурлаач нормооч. Бид нар энэ зүйлийг одоо яаж нэгтгэж хийх вэ? Мөн одоо манай өнөөдрийн нэвтрүүлэг үзээд Монгол дархан гэсэн энэ үс соёлоо, Монгол дархан гэсэн энэ нэр цолыг авсан уран дархчуу та бүхэндээ бас энэ холбоондоо бас хүрэлцэн ирээсээ, илсээсээ манай одоо үйл хадлага маань үргэлж нээлттэй байх болно. Тэгээд одоо Монгол дархчуудын маань өвөл нуран, хараан хорц, дөшин мөнхөд дуудаахын үлзэт тэрэлэг өргөн дэвшүүлье. Тэрээрээ бат сайхан ашигладаг ба. Дөшин мөнхөд дуутай гэдэг чи их гоё байна. Тэгэхээр цагийн цагт үеийн үед бүр хүннүү сүннөөс эхлээд Монгол дархцсан бол одоо алхах шиг нийлүүлж аливаа гайхамшиг үүдэн бүтээж өнөөдрийн цаг үеийг хүрч ирсэн байна. Нэгэн цагийн энэ дээр Монгол цагийн дархны одоо хийсэн бүтээсэн зүйлс бүдгэрс хийсэн хаа нэгтэй харийн гаранд дамжин одсон эмгэлтэй үе байлаа ч гэсэн өдгөө цаг үед монголчууд маань одоо эзэн юм мэдээж эргэн усааш тэмүүлгэрээр Монгол орныхаа гайхамшигтай эрдэнийн чөлөө Монгол орныхаа гайхамшигтай одоо эрдэнэс алтай мөнгөөр гайхамшиг сайхан үйлсүүтэй хүлстэй ихийн их амжилт талахыг хүсэн өрөөё. Дархан хүн бурхан ухаантай гэдэг үгээр энэ удаагийн нэвтрүүлгээ жаргаж байна. Мөн манай уран дархцуул энд өөр өөрсдийн онцлогуудаасаа сая ярьж тайлбарлаж гайхалтай бүтээлүүдэн үзүүлэхийг та бүхэн сонирхон харлаа. Манай нэвтрүүлгийн дараагийн дугаарыг үзэж та бүхэн хэлсэн янда хүлээгээрэй. Маш сонин, содон, үйл явдалтай, учир тохиолдол хэрэг уулзцаая. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй Өв соёл хөтөлбөрийн энэхэн дугаар жаргалаа.